Сонорын хэлтгэр парт 2. Чамайг олон өдөр ажил төрлөөс чинь сулгамааргүй байна шүү дээ. За. Чамд сонирхолтой байна уу? Эсвэл бүр цөхрөл давтуулаад байна. Цөхрөл давтаагүй. Ядарч султгаараа цуцгаараа хүмүүн яадгийг төвшөөдөг шүү дээ. Чамд тийм үйл явц байна уу? Гайгүй шүү. Миний усаачийн онцлог нь улам шунах шинжтэй. Ягаад тэр? Зарим хүмүүс болио бодсоор бодын шир дөрв гэдэг тархичхан. Миний усаач бол хүчээр зогсоохгүй бол хөвөөдөл байдаг. Энэ хоёр хүмүүний ялгаа юу вэ? Яг тийм гэж үнэхээр аргагүй юм. Ягаад хүмүүс олон хоорондоо ийм ялгаатай байдгийг? Дахиад л эхнээсээ эхэлж байна. Магадгүй өөр гэсэн заяатай учраас тэрнтэй холбоотой юм болов. Сүнсний үг. Сүнсийг би юу гэж тайлалаа? Чиний өөрийн оюун тархиныг үтгэж буй хэмгэж тайлаагүй болов. Тэгвэл тэнд өгөгдөл гэж юм ер нь байх уу? Чи өөрөө бүтээгээд байгаа юм уу? Тодорхой хэмжээний өгөгдөлтөөр суурилжтэй одоо хөгжүүлж байгаа болов та. Хүмүүн төрөхдөө бүгд ижил гараанаас эхэлж буй юу? Харилцан адилгүй хаа. Янз. Тийм ээ, орчны нөлөө. Тийм. Оюун тархины чадамж нь ижил байвч эцэг нь зандардаг бол яах вэ? Ихэн орхисон бол яах вэ? Боловсрч амжаагүй бол яах вэ гэж дутуугийн тавилан бий юу? Түүнээс үүсэх тархин чадамжийн ялгаа бий юу? Үүснэ байгаа. Тэгвэл яагаад их сайхан эцэг эхээс их муур унаад байдаг юм бэ? Их хаадын залгамжлагчид 2-3 дахь үеэс ч юм уу тэр дараа ч юм уу яагаад улсаа мөхөөх шахам байдаг юм бол тоо? Дараа цэцэг ихээс илүүтэйгээр Тэр хүмүүс өөрөө авгаа сууж бусдыг хүмүүжүүлэх ухаан дутсан байж болох уу? болно. Гэтэл ядруу хойрогч өрсдөө дэвсгэх ухаан толсон байж болох уу? Болно. Энд хүмүүний өөрийн онцлог төмөн нөлөөлөл дунд бүрэлдэж буйг та нар заяа гэж хэлцээд байх шиг ээ. Энэ чинь тулгын хүлээлгээд байгаа юм уу? Эсвэл тэр дундаас өөрөө бүтээгээд байгаа юм уу? Яг нэрэ баг хүүхдүүдийн хувьд болохоор өөрөө ч бүтээн гэж байхгүй л хал та. Дэрэг хүмүүний нөлөөллөөр дамжлаад өөрөө бүтээгдэж байгаа гэж хэлвэл зөвхөн юм болов. Гэвч маш хэцүү амьдралаас маш сайхан сэтгэлтэй зөв зүйтэй чадамжит болон басан өрсөд олон л байх шиг ээ. Харилцан хамааралтайч хэн байхаа хэн шийдэж байна. Баг өөрөө шийднэ. Тийм ээ. Тэр үйл явц тэр бусад нөлөөллийг тэрхэн гавалдаа ямар аргаар цэгцэлж төвгөө дадалжуулж байгаагаар л шийдэх нэ. Энд сүнсний нөлөө байна уу? Яг саний агуулгаар нь үзэх юм бол яг байхгүй байж болох үст. Өөрөө бүтээгээд өөрөө хэмэлээд өөрөө сонсоглээ бий болгоод байгаа юм босоо. Тэгвэл сүнс сэрэх гэж ямар юмаа ярьцгаагаад байгаа юм бэ?
Сүнсээ та нар оюун тарих өсөн нэмэгдэхийн хэрээр өөрсдөө биежүүлж бүтээж байна. Тэгвэл юг сэрэх гэд байгаа юм гэдэг асуулт ундрах нэ. Тэр цэнэгжих боломжтой мөртлөө цэнэгжил амжаагүй байгаа тэр тархины эд эсүүдийн хоорондыг холбоод байгаа юм байна. Боёо удамшлаасаа сүлхийг л сүнс сөрөх гэд байгаа юм босоо. Харин тийм л юм. Бусдын сүнсний мэдээллийг татахыгаа та нар өөрсдөө сэрж байна гэж ондуураад удсан юм босоо. Угаас мэддэг зүйлээ санаж сөрхийгээ. Сүнс гэж нэг хий зүйл сэтгэгчгээд түүндээ уяад байгаа юм босоо. Тийм байх Энд чинь бас утгын хувьд нэг л зөвхт хөдлөгч, агуулгын хувьд өөр л зүйл байх шигээ. Зөв таних байж зөв яах вэ? Дүгнэн л дээ. Хянан өдөрдөн ашиглан хянаж өдөрдөд яах вэ? Хим хураан бодит болгон бич. Энэ чиний өмнө нь боддгоос огтөр зүйл байна уу? Бас нэг шинэ үнцэг юм уу та? Өнцөг л гээд байх юм. Хязгаар нь арай л олсод байгаа босоо. Тийм байж болохгүй гэдэг сэтгэлгээнээс чинь олсорч байгаа хэрэг босоо. Тэ юу гэж санаж байна? Шинэ төснөдчлээ юм та. Шин зүйл гэдэг чинь мэдэхгүйгээ мэдэж байна. Мэдрэлжээгүйдээ мэдрэлжиж байна. Босод онгодод яагаад ийм мэдээллийг арай л өөрөөр болгосон юм бол тоо? Магадгүй тухайн тосч байгаа өвдөө зориулаад тэрэнд нь тааруулаад тэгж өгүүлсэн юм болов. Сэлж мэдэхгүй юм. Шилэн бэцтэй. Анх бөө гэдэг чинь ямар байсан? Үзэж хардаг. Зосож янзалдаг. Одоо ямар болцоход байгаа юм? Хүмүүний тархинд нийцүүлэн хүлээж авах хэмээрэл орогшлоод байгаа босоо. Харин шууд л юм өгүүлэр бол хэдэн төвөгшөөлгүй үлцэж сонсох байсан болтоо. Анхнаасаа хэлсэн болов. Тэ. Хэцүү байх л та. Тэгвэл төдгөр өрсөд анхандаа сүнс чөтгөрөөс айдаг. Амиа хамгаалах зүүн өндөртэй. Хий долдоос тэгж ингэж нөлөөлдөг учраас хийсвэрээр тэгж ингэж янзлна гэдэг тэр уламжлалт бөө мөргөлтөнгүүдийг ихэр төрүүлсэн байж болох уу? Ардаас нь сэцэн сэлмэг ухаан оюунтай төдгөр 23 дугаар 100 гээжт нь боож ирээд л үрдэн ирээд л тийм үү? Өөрсдийнхэн амьдралын мөрийг тооллыг та нар өөнөөс авах санаахан ав гэж дэлгээд л тэгээд яасан байхад вэ? Төрхийг чинь багаар ахиулцгаажээ. Дараа нь би бууж ирээд эсрэг юм шиг, ижил юм шиг нэг үг хэлээд онлоо. Яагаад тэрвэ? Тосох сав нь тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн гэж үзсэн болохоор. Тийм байна. Альва зүйл үргэлж нэгээс нөгөөрөө ахиж дэвшнө, унаж бүдэрнө, өөрчлөгдөж байдаг ажээ. Нэг л газраа зогсоод байвал юу болов? Одоо мөхийн үндэс юм болов. Хайрцаг төгжээ бүгшмал булхай боолхай мөнөө. Тийм. Хотон горшил. Тийм. Хүмүүний биед цусан орсохгүй гоцчих бол ядг юм. Өвчин л илэрнэ бидтэй. Тийм.
Тийм үү? Хөгчд яваа. Хөдөлгөөнд байх нь маш хэрэгтэй ажээ. Гэвч тусаагүй би мах бодыг гинтэл босгож ирээд тэр уулын орой хүртэл зогсолтгүйгээр гүйчих гэвэл ямар эрсдэл байж болох вэ? Чадах уу? Хэцүү л дээ. Тэр уул нь хэр өндөрөөс шалтгаалan шүү. Тийм. Тийм үү? Маш өндөр уулын оройроо могод суудлын ажил хийдэг нэгнийг шогшоод дунд нь зогсвол зоозын ялтай гэж толговол тэр өөр амиа хохоолох зүн нь байсан ч би мах бод болчин шүрмсийнхөө хэмжээ хязгаарлагдана бидтэй. Тийм. Та нарын тархийг булчин гэж авч үзвэл дасгалжуулаж байж оруулахгүй бол гэмтэл авах буюу солио орчих нь бидтэй. Тийм. Одоо өмнө нь буудалсан бурлууд ямар дэвсээ, ямар үйлийг яаж үйлдэж байсныг ухаглав. Ухшаа. Тэд чадалгүй доройдоо бус юм шүү дээ. Үйлээс дөргөж байгаа үйл явц. Өгтөө оцоор нэг юм чинь дээр дорын ялгаа байна уу? Тэрийг хүсвэл надаас цаашаач сүлж чадах юм билүү? Хэн мэдлээ? Тийм үү? Тийм ээ. Эцсийн сүлэгцэг хаана вэ? Би ч тэрнээс цаашаа сүлж чадах юм билүү? Эцсийн сүлэгцэг их тэнгэр байж болох уу? Байж болох л. Их тэнгэр хязгаар. Тауресууд тэрнээс цаашаа сэтгэж дийлэх үү? Хэлж мэдэхгүй л. Хэцүү шүү дээ. Хаа хүрхий. Бага өгөгдөл орон зайгаа одоо ах. Яагаад монголчууд эртээс хойш мөн хөх тэнгэрийн дор гэдэг үгийг мань мэгцэн мэт уншиж ярав. Хязгаараа мэдсэн байсан учраас магадгүй тэгж Их тэнгэрийг танаад тулчих чэдэ янз. тийм юм болов. Хамгийн дээдийг л хүмүүс шүтэн бидтэй. Намайг шүтэх юм уу? Тийм үү? Тэгвэл хүмүүнч байна уу? Онгодч байна уу? Хязгаар нь буюу хамгийн оройн дээд нь тэнгэр л ажээ. Тэнгэрийг юу гэж тайлах вэ? Хаанаар шүтгэй? Тэрийг зэдүүг байна уу? Жам гэдэг нь юу юм? Жамын төр эргэлт тогтолцоог хэн бүрэлдүүлээд байгаа юм? Хэн уялгадаж холбоод байгаа юм? Хэн та нарт тулган хүлээлгээд өмнөөс өгдүүлээд жамын эсрэг бол хоройтой. Жам бол жамс бай. Туйлын үнэн бол жамал юм. Гэдэг ойлголт чинь ер нь сойрн үндсэн батламж нь хаана байгаа юм? Сойрн үндсэн батламжны гэх юм бол яг газар дээр байгаа дөмнөх төөх дээдсийн үүлийн үр дүнгээр дүн дээр байгаа юм болов. Гэмдлийн авдар түүх үлдээсэн үдээр уулалтай л байгаа. Зүй тогтол ингэж тогтдог ажээ. Эргэлт жам ингэж л яригдаг. Үүнээс өөр гарц гаргалгаа байдаггүй. Гэвч бүтээгч нь хин юм? Яаж ихэлсэн? Хаан дуусах юм? эхэлсэн орон зай магадгүй тэр мөнхөх тэнгэрийн орон зай юм бол. Монко како тэнгэр их тэнгэр адил өөрөө. Чиний мэдхээр их тэнгэр бол тэнгэр эзэг. Монко како тэнгэр
мөнхөх тэнгэр. Эсвэл тэнгэр эцэг. Адил өөрөө. Яг тийм гэж хэлж мэдэхгүй байна. Яг нэрээрээ ярих юм бол бас ялгаатай хэдий боловч магадгүй утга нэг зүйлийг хоёр талаас нь ярьж байгаа нэр юм болов хэлж мэдэхгүй юм байна. Үгээр нь задалж тайлаа. Ижил байсан бас өөрөөр нь нэрэлэх үү? Үгүй л дээ. Өөр учраас өөрийнх нь зарим шинж чанар нэжгээд мөн чанарын тодотгохын тулд нэрэлжээ. Нэрэлсний үндсэн дээр бусаа ойлголтын үндсэн дээр нэрэлжээ. Ойлгоснороо тодорхойлно, тодорхойлснороо нэр өгөн шүү дээ. Мөн үү? Мон хөө ко тэнгэр гэдэг чинь өөрөө мон эхлэлтэй ажээ. Монголтой ихээхэн хамааралтай хөх тэнгэр ажээ. Хөхрөх толбтонгоо мэн тийм үү? Монголчууд бидний реалистд байдаг хэмжээг тодорхойлогч нэг бүтэц юм болов уу? Тийм гэж үзвэл тэр нь их тэнгэрийн хонор шухвэ. Та нарын айлддгаар тэнгэр эцэг юм. Яг миний хувьд яг таны ярьж байгаа зүйл аюу шин байгаад байгаа учраас тэр гэж үнэхээр аргагүй л байгаа юм л да. Өдөө хүртэл судар шиншигтэй тэнгэрийн тухай ойлголт авсангүй юу? Яг төдийл яг тэр талаас нь яг бичигдсэн содруудыг бол яагүй. Чи яаж талдаа сулдаж байна? Аль талдаа? Сулдаж байна. Сулдаж байгаа юм бол яг тэр бэлэг талын орон зай байгаа юм л да. Хоно байгаагаа танаарай да өрөн байна. Энэ шүмж бос. Зэм бос. Таниулж буйл үлээвч. Тэнгэрээ орхичход яаж тэнгэрийн мэдээлэл болгох гээд байгаа юм бэ? Нэг захаас нь чатаараа хөөгөөл яваад байгаа. Орхигдсон тэр тал дээр үсэж буй үрдөнгийн хариу урвалаар арга бэлгийн тэнцвэр гэж чинь доголдох уу? Чи тэнцвэрлж байна уу? Одоо нэг үндсийг ингээл чатаараа тавих гал чатаараа цуглуулаад мэдээллийг хоромтлуулаад яваад байгаа. Сонирдож байгаа өрсөд бүгд өөр дээрээ дүгнэлт хийвэл цохилтой шүү дээ. Тийм үү? Чи жишг болон сууж байгаа тул их хэцүү үед дааж байгаа үр юм. За тэгээд тэнгэр чинь яасаа да. Тэндх гэр чинь яасаа да. Тэнгэр гэдгийг тэгж тайлсан байдаг юм байлаа. Тэндх гэр. Та нар чинь тэнд гэртэй ажээ. Тэнд оршууд байгаа юм уу? Уг нь эндээс оршиж байгаа юмсан. Гэвч оюун тархиныхаа үүсгэсэн хэмээр хий болчихсан шүү дээ. Хий юм чинь хаанч хийсэ бэлээ. Хэн яаж мэдэх вэ? Тэгэхээр та нар ер нь байсан юм уу? Бүтээгдэж байгаа юм уу? Энд чинь ямар учиртай юм бэ? Хэнт хэрэгтэй юм бэ? Ерөөснөө батламжуулаад буцааж нэцаагаад байгаа энэ өгөх чинь зөнчихсөн юм болов. Зөнөх гэдэг чинь юу бэлээ? Марталтын өвчин нөө. Мартах чинь юу бэлээ? Шинэ мэдээллийг хүлээн авахын тулд цааш зовлох. Мөн үү? Юу бодоод сумчих вэ? Юу гэж асуухаа ч мэдэхгүй бай. Та өөрөө зөнчихсэн юм гэсэн үг бол үгүйс нэгдэж байна л да. Тэндэг тэнэг өвгөн бололтой шүү. Тэгж бодоогүй.
зүй тогтолыг өгөөрэй л дадал байна. Бодожод хэмээр задраад буцаж сүлээд бодожод гэх эргэлт буюу жамын зүй тогтолыг алдчихл байна. Энэ ухааныг хэн үүсгэсэн бэ? Юуны тулд үүсгэ бол хийгээрээ тэнэмэл хязгааргүй удамд яах вүлээ? Утга учиргүй дэд яах вүлээ? Хоосрон. Гэхдээ цэгцлээд байвал хэн нэгний хувьд замбраагүй байж болох ч хэн нэгний хувьд цэгцэд оюун ухаан оршиж байна. Ихтэнгэр гэдэг чинь оюун ухаан юм болов. Тийм үү. Хасаагүй амьдраад байгаа оюун ухаан юм болов. Хэн нэгний биеэр дамжин өөрөөсөө буцаж сүлээд байгаа юм биш үү? Байж болох л баг. Хэрэг тэгвэл та нар хэн юм бэ? Нэг бүхэл зүйлийн нэг хэсэг ажээ. Нөгөө талаар утсан хөхөлтэй шатрын хүү ажээ. Ингүүл хэр гонигтай вэ? Гонигийн мэдрэмж төрөхгүй байна уу? Гонигтай босоо эзэн бие алга шүү дээ. Энэ биеийн нэг эрхий орооны хумсын талаан дээр тогтож буй хумхын тоос ажээ. Энд та өрөөсөд бардамнаад биедээ эго гэдгээ нээлцээд байх хэрэг байна уу? Багхгүй. Бүгд ижил юм босоо. Бүгд нэг зүйлийн нэг хэсэг юм босоо. Том гонигтай. Гэвч бүгд өөрийн орон зайтай шүү дээ. Тэндээ та нар амьдраад байгаа нь үнэн үү? Үнэн. Энэ ухааныг яаж ашиглах арга ойлгов уу? Уг нь ингэж ашигла гэдэл энд тэмдэггүй тэнэд байгаа юм. Уучлах сэтгэлгүй өрөөсөд яаж уучлалыг сурах юм? Ханаас сүлэх юм? Бардам амгалан өрсөд яаж бардамлаа дарах юм? Болоо очие гэд хошигчод болохгүй шүү дээ. Тийм үү? Бүхний эдэл хумхын тоос ажээ. Өнөө дараалаад дэрэлхэд байгаа нэгнийхээ ижил бүр тэрнтэйгээ нэг бүхэл ажээ. Тэрийгэ ухамсарлавал тэр бардам амог нь дарагдах болов уу? Хүй болов уу? Дарагдтал гүн ухамсарлахад цархэн гавгалын маш сайн ажиллагаа шаардлагатай босоо. Одоо хож байна уу? Холбоос нь дэндүү хол байна уу? Тэнгэр ярьж бидэн яах юм бэ? Тэнд та нар оршиж байсан ч оршоогүй байсан ч энд орон зайтай байгаа нь үнэн шүү дээ. Энийг хэд бэлэгдэх гэхүү? Эсвэл бэлгээсээ чадамж сөвлээд аргатаа буулгах гэхүү? Тийм хоёр дахь нь бол одоо. Үүнийг яаж сурах юм? Махан биетэй хүмүүн та өрөөсөө энэ гаврыг дээрээ амьдарч оршиж өөрийн орон зайдаа байна. Хий хэсэглэн дуртангууд нь хий дүрээрээ орон зайтай юу? Орон зай байгаа л. Түүнийг юу гэх вэ? Зэрэгэлтэй ертөнц. Зэрэгэлтэй ертөнцөд дагцсан оршиж байна уу? Дээр чинь байна уу? Хаана байна? Зэрэгцээд оршиж байгаа юм болоо та. Зэрэгцэн учраас зэрэгэлтэй гэсэн юм болов уу? Тийм баг. Үг гэдэг гайхамшигтай ажээ. Үүнийг үлээр үзүүлж
маш их үйл дүүргэхийн оронд хормын төдийд ойлголт дамжуулж хурдасгаж байна. Энэ шийдэндээ орох уу? Шийдэг гэдэг бодвол бүхий үйлэндэл байдаг ажээ арыг нь сайтар ухаж дийлвэл шүү дээ. Ухаж дийлвэл яах вэ? Ишгэлэн. Таньж мэдсэн бол шидсэн л босох нь дээ. Та өрөөсөө хэлдгээр мөн үү? Таньж мэдэх гэж чинь хязгааргүй отлоо. Тон чухал үйл ажээ. Таньж мэдснээ бодожуулах нь ямар хэрэгтэй юм? Бодожуулна гэдэг чинь аргаар бэлгээс сүүлнэ мөн үү? Тийм. Бодтой боллоо. Багтгаа байхаар хоочдог үлээдээ буцаагаад задардаг мөн үү? Эргэлтээ нэг хэсэг босоо. Тийм. Оюун ухааны биежих толбор арга байх нэ. Тэгвэл оюун ухаан бий болгон бийжүү оюун ухаанаа бодит болгон бийжүүлээд байгаа зорилго нь юу юм? Хөгжлийн юм болов. Яаж хөгжөөд байгаа юм? Өвсөн өөрчлөгдсөн юм. Эргэлт эргэж байна. Эргэлтийн хурд арвин байвал яах вэ? Нэг болох юм бол Хий зүйл эргэж байгээ. Чамд харагдахгүй. Тэр маш хурдтай эргэг. Тэгвэл чи харж чадах уу? чадна. Нөгөө гэрлэл зүйл биш бодлоо. Гэрэл ингээд удаанаар явах юм бол тэр нэг гэрэл нэгээс нөгөө нэг хаа хүрхийг мэдэхгүй ингээд орон цагаар явж байгаа. Тэгээд тойролт хэрэг хурцсах юм бол баг хаа яваад байгаа гэрэл ингээд тэнд авахцсан. Мөн үү? Тийм. Давхцал үүсэх буюу нүдэнд харагдах хэмжээ нь яаж вэ? Бүр илүү томорчлог юм л доо. Бодит чиж бай. ертөнц ингэж үүссэн байж болох. Болох юм. Оршихуйг бүтээхийн тулд дахиад дэвсээ шаардлагатай. Бэлэг гэдэгт хязгааргүй юу гэж асуув. Асуусан. Хязгаар нь. Нөгөө арга татайгаа бодох юм бол харцсан уу? Харьцуулах юм бол хязгааргүй. Гэсэн таамаар гарын хэсэг гэж ярьсан да. Бэлэгийг мэдсэн ч мэдээгүй ч мэдрэлсэн ч мэдрэлжээгүй ч үйлчилж байгаа. Бэлэг ч нэргэлтэхээр бодитчод байна. Тэгвэл үүсгэл чинь хийм босов. Бодит ертөнцийн үүсгэл нь оюун санаа босов. Тийм байж болох бах тийм. Оюун санаа ертөнцийг бүтээжээ. Түүнээсээ хэм аван өөрийгөө тэлдэг зүй тогтол байж болох. Энэ бүхнийг мэдхээр яадаг вэ? Бүх зүйл утгагүй санагдах. Зарим өрсөд санагдчихл байгаа. Тийм. Ийм их мэдээллийг буулгаж таарсуудыг солиоруулахыг хүсэж байгаа тэрэн байвал яах вэ? Хэлж мэдэхгүй юм да. Ялгаж таньж чадах уу? Тэрээ ухамсартайгаар анзаарч чадах юм бол ялгаж таньж чадах л баг. Ухамсартайгаар анзаарч танаад ямар дүгнэлтэнд хүрвдээ тэгээд. Түрүүн таны удаачтай нэг хэсэг яриа өрнүүлсэн боож ирэхээс өмнө
Тэгээ би чинь болохоор тэр философитой холбоотойгоор философи төр чинь үнэн гэж юу юм, амьдрал гэж юу юм, бурхан гэж байдаг юм уу тэгээд маш их ёсортхон гэж юу вэ гэх мэтчлэн тийм гүн гүнзгий жирийн хүмүүсийн хувьд авдаг юм бол нэг тийм мутахгүй, нэг тийм шаардлагагүй хий хоосон яриануудыг философи маш их үнцэнтэйгээр авч үздэг. Гэхдээ тэр нь шууд оюун санаатай холбоотой байдаг. Тэгэнгүүт тэр зүйлүүдийг ингээд хайгаад явангууд эхэндээ яагаад юм бол гэж бодож ирсэн бодлон сүүл рүүгээ ийм юм байна гэд бүр туйлшраад туйлд нь хүртэл мэдсэний араас нэг эсвэл яг дийлэх хүмүүс ер нь философч хүмүүс ер нь бол тэгэл явсаар магаал амьдрал утга учиргүй болж хуурдаг да гэд дүгнждэг. Тэгэнгүүт миний хувьд болохоор ариун ондоо зүйлийг одоо анзаарсан гэхүү бодсон гэхүү. Тэр туйлд нь хүрснээрээ тухайн тэр хязгаарт нь одоо хүрсний нэр юм болов. Тэгэхээр байхгүй буюу тэг орон зайнаас тэр хязгаар буюу тэр бүр цолдол орон зайд нь хүртэл ингэж таньж мэдж одоо өөрөөр анзаарснараа тухайн одоо тэр үнэн гэсэн асар тун гэсэн тэр зөв гэсэн тэр хэд хэдэн маш олон ойлголтуудаас яг ухамсартайгаар илүү тухайн цаг мөчтөд нь тухайн орон зайд нь аль үзүүлэлт нь аль ойлголт нь ямар хэмжээнд байснараа нийт дээрээ тийм тэнцвэртэй орших бололцоотой болох вэ гэдгийг ухамсарлал тань мэдэх боломжтой болох юм болов уу гэж Тэр бодсон. хүртэл нь танин мэднэ гэдэг чинь ашиглах эрхтэй л болж байгаа үйл басуу. Тэгвэл тэр хүртэл нь танин мэднэ гэдэг чинь чиний оюун гавал тэр хүртэл санджээ гэж ойлгож болох уу? Бас дөрвж болох. Тэгвэл тэндээс мэдлэг мэдээлэл аваад бодитжуулах үүрэг нь чиний орон зайд байж болно. оюун санааг яаж ашиглах тухай, яаж бодитжуулах тухай л өрнөд байна түрүүнээс хойш. Бодит босвол оюун санаа хүнд хэрэгтэй юм гэвч оюун санаа өөрөө угтаас мөн чанар нь бодит болох эргэлттэй юм шүү дээ. Тийм үү? Тэгэж дүгнэж болох. Тэгвэл энэ хүртэл хөтлөн чирж авчирсан үүнийг даган бодож санагдсан өрсөөдөд ямар үр дүн гарах вэ? Яг тэр магадгүй гацсан байгаа тэр гацааг нь тайлаад эргэлдэх тэр нэг боломжийг нь үүсгэх одоо нөхцөл одоо эслийг бүрдүүлж байгаа юм болов? Тийм ээ. Арга замын зоох гэтэл ядаж бай. Эндээс дунд нь зогсож суулдаад буцсан өрсөд байгаа нэг л зүйлийг барьж аваад бусдыг нь төгжиж хаасан өрсөд байгаа. Энэ хүртэл хөдлөгдөн ирсэн нь хэд бол мэдэхгүй юм. Мэдэж л байна л да. Тэгэхээр оюун санааны хязгааргүй удмаас мэдээлэл болгож мэдлэг болгон үйл дүүргүүлэхээр та өрсөдийг өөрийнх нь тархин чадамжийг харгалзан үзэж дүйцүүлэн эрхийн олгож хариуцлагын тохиож байна да. Энийг юу гэх вэ? Шүүлт гэх үү? Шалгарсан хэмжээгээр л холоос мэдээлэл татах нь байна шүү дээ. Юугаар нь дэсэлж шүүх вэ? Хүн яах гэж төрдөг юм? Ямар нэг тэр сүнснийх нь голын хатгаас гэдэг ойлголттой Дахиад сүнс тэр нэг би зүйлээс хариулт хайвал таньдээс ч олдохгүй л болов уу? ямарваа нэгэн одоо өөрт таацсан хөрсөд олж чадахгүй байгаа очих нь сүнс гэдгээ ойлголтын зөрүүтэй агуулгын зөрүүтэй ойлгож байгаа. Учигаас тэр юм. Төрсөн шалтгаан хүний төрсөн шалтгаан нь юу юм бол та үйлдвэрлэх гэх юм уу өөрөөсөндөө таацсан. Ямар үйлдвэрлэхээ яаж ялгах юм?
өөрийгөө танин мэдснээр ялах юм бол та. Тийм ээ. Зүйтэй. Гэхдээ тодлох хэрэгтэй шүү дээ. Өөрийгөө таних гэдэг чинь цогц ойлголт. Өөрийгөө юунд дуртайг таних болох уу? Болно. Өөрөө зүрх сэтгэл нь хөдөлтгийг таних болох уу? Болно. Юунд чадамж нь агсаад арай илүү сүлээд байгааг таних болох уу? Болно. Бүтээсэн орон зайгаасаа дүгнсэн дүгнэлтээрээ эдгээрийг таних болох уу? Болно. Тэгвэл голын хатгаас гэдэг чинь бэлэн байж байдаг эд бус л байх. Тийм бас. Бэлэн гэж сэтгэхэд хайсан өрсөд олохгүй байгаа нь аргагүй ажээ. Тэгвэл оюун тархиа ямар жимээр яаж хүчжүүлснэ? Охин мэдэж танин гадарлаж өөрөөсөө хариултыг хайх ёстой юм биш үү? Сүнс гэж нэг хаана байдаг нь мэддэхгүй зүйлээс ирж байхаар тийм бицтэй. Тийм. Барьчих бас зориулах чинь тодорхойлогдох юм бэ. Танд ухаарал тээж ард нь хэм холбогдох бай. Барихгүй байгаад байвал хэнч холбогдохгүй л байх нь дээ. Эцэг хичээл заяач гэдэг юм сан. Үлгэн салган бариад байвал би холбогдох, чи холбогдох, байц өөр нэг нь холбогдох гэнэвчтэй. Тэгээд л нэг зөнтөө ч мэддэхгүй, зөнгөө ч мэддэхгүй өрсөд олшроод байгаа юм босоо. Зорилгоо өөрийн чадамж болон өслийн зүйн дагуу таних мэдсэний холбоотойгоор тодорхойлж чадахгүй байна шүү дээ. Мөн үү? Та өрсөдөн их төрөлддөг утгуудыг би өнөөдөр олноор нь тайллаа. Тэглээ. Тэгвэл би хэм бэ? Та дөрөв хэлсэн болохоор. Ямар хам бэ? Задарч хог босоо. Болсон тайлаад байгаа учиг шалтгаан нь юу юм? Өмнө нь тойлоогүй шүү дээ. Тайлсан л да. Гэхдээ агуулгын гүйцэд өгсөнгүй. Буцаад хүмүүн яах гэж төрөдөг вэ гэдэг асуултанд хариулт авбалуу. Оюун санааг биежүүлэхийн тулд оюун ухааны санг тэлхийн тулд гэвч яг өөрт нь буюу эзэн биед зориг байх хэрэгтэй шүү дээ. Дэвсээ байх шаардлагатай. Ямар нь төрөөд ямар нь төрөхгүй хийгээрээ хийсэд байгаа юм гэдэг асуултанд орох уу? Өгөөд хариулт өгөөч. Таарсэдийн мэддгээр устгагдаж болохгүй мэдээлэл агуулсан зөнсийг онгодог гэнэ. Тэд дахиж төрөхгүй гэдэг ээ. Тийм үү? Тэгэхээр та нар дахиж төрөхгүй байх мэдээлэл авахын тулд мэдээлэл мэдлэг агуулгын тулд уралдаад байгаа юм уу? Урагшаалаад байгаа юм уу? Ямар тач үйлдвэргэх даалгавартай л аж. Тийм ээ. Онгодол болох гээд байгаа юм байна. Тэр бодвол жаргалын орон болтой шүү. Хэлж мэдэхгүй юм да. Бодит болсон бол задрах хэрэгцээ байна үсттэй. Хүмүүн бүгд өгдөг шүү дээ. Хин мөнхөрөө махан бидээ илж ирээд байх втэй. Энэ хугацааг үр ашигтай зарцуулбал нэгэн хэм болж задрах нэ. Үр ашиггүй зарцуулбал бас нэгэн хэм болж задрах нэ.
За өөр ашигтай зарцуулсан нь онгод бол болдгийм байж. Өөр ашиггүй зарцуулсан нь яах вэ? Магадгүй төрөл буу боломжтой юм болов. Төрөл буурах тийм аимшигтай зүйл үү? Төрөл буурснаа тэд мэддэг хэрэггүй. Нэгэн нохоо явж байжээ. Би чинь хүмүүн байсан да. Яагаад нохоо болж ихва? Эдий гонигтай юу? Ийм гонигтэй хөө. Одоо хэлж мэдэхгүй юм да баг бүлтгэхгүй ч юм уу. Мэдхгүй л ахтай. Оюун санаа ч онгод болж хадгалагдахгүй юм бол устж орлого болоод байгаа юм босуу. Тийм бэл. Яг гэрэлээ гэдэг хүмүүний оюун санааг хадгалж авч үлдэхгүй бол гэрэлээ гэж хүмүүний уус мөрн оршихоо. Үгүй шүү дээ. Задархан задарна л да. Төрөл авчихаар чин тэр чин гэрэлээ байснаа сонох юм уу? Ер нь бол барагтаа сонгохгүй хаа. Тэгвэл чи гэж хүмүү дахиад огт оршихгүй босгон шүү дээ. Тун гонигтай яа. Тэгвэл чамд хэцүү юу? Хэцүү. Хэцүү тул чи зорилгоо онгод болохоор буюу хадгалагдахаар тавьжээ. Зарим өрөөсөд тийм зорилго тавихгүй байж болох уу? Мэдсэн ч гэсэн. Болох л. Хамаагүй. Үхээд дуусах юм бол өгтлээ. Жаргаж цэнгээд л дуусна. Ганц олдсон боломжоо гол болгоод хийсгий. Болох уу? Тэгэж байж алга дэлхий чинь дүүрэн үздэй өрөөсөд минь. Тэгэж байж амьдрал оршнол чинь тогтно бидтэй. Бүгд хадгалагдчихвал хэн бодод болох юм. Тийм үү? Хадгалагдаад бид юугаа хийдэг юм? Бодвол амьдрал гэж энэ хатар толаан донд амар стичхвэ. Сэтгэл шаналлаар сэг болчихвэ гэх зовлон үгүй оршдог юм болов яадаг юм бол амьдрал чинь ер нь шийтгэл юм уу? Шагнал юм уу? Зүгээр л өргөлтийн нэг хэсэг юм уу? Эргэлтийн л хэсэг байх та. Тэгвэл та нар яагаад өөдөө мацаад байгаа юм? Гол болно. Дэш шабарно ялгаа байхгүй юм биш үү? Ямар нэг шалтгаан л байгаа даа л та. Яагаад чиний сонсгол хадгалагдахыг зориод байгааг мэдэхгүй байна уу? Арчигдахыг хүсэхгүй байна шүү дээ. Энэ өөрийгөө таних үйл мөн үү? Моо. Ямар тач амьд бас амьдарч оршоод л байгаа юм байна. Амьдарч оршсны мөр үлдсэн учраас л чи оргүй устгахыг хүсэхгүй байж болно гэж тийм үү? Тэгвэл тэр устгагдж байгаа өрсүүдийн амьдарч оршсон мөр гэж зүйл бараг үгүйтэй ижил ажээ. Хүмүүнд өгсөн хайр инрэл үгүй. Хүмүүнийг уучлсан өршөн уучлах өрөвч нэгөөсөнгүй сэтгэл үгүй. Хийсэн сонголтууд нь мөр үгүй охирогч ажээ. Тийм үү? Юугаар дэслэгдэж байна да? Шүүлтэнд орож байна шүү дээ. Мөр гэж нь юу юм? Чухамда аян ухааны тэлсэн хэмжээс л босоо. Боджуулсан болохоор мөр байгаад байна тийм ээ. Боджуулахын хувьд бүгд л боджуулж байгаа. Тэд хохирлоо боджуулж байгаа шүү дээ. Тэр мөр боджуулах хоёр чинь өөр л утгатай юм шиг болоод явчих. Хохирлын мөр үтгэх тэгээд гэгэрлийн мөр үтгэх юу гэж хэлсэн чи яах вэ?
Хохирол бол устгалын шинжтэй. Тийм үү? Устгалаар дадсан оюун ухаан устгыг тэмүүлэх нь зөвөө. Бусдыг ч устгах нь өөрийгөө ч устгах шүү дээ. Сурсан эрдэм нь тэр юм чинь яалтайч билээ дээ. Устгалын шинжтэй үйлэнд мөрөөлтхөө. Өдий бодит болон бууж байвч устгаад байгаа чинь юу юм бэ? Өнгөт харвал мөрлөөд байна. Гэвч ард нь устгаад байна. Өрөөлөгч өөрийгөө ч устгаж байна. Тэд устгагдах нь зүй юу? Тэд хадгалагдах шаардлага байна уу? Тэгвэл хар тэрэнгүүд чинь яасан юм хадгалагдчихад байгаа юм. Тэд чинь өгсөн хэдийч оршоод байх шиг ээ. Хэмжээ хязгааргүй тэлэлт байвал яаж эргэлтэй нөхөх юм гэвэл чи миний асуултыг ойлгох уу? Дэлхийн үндэс нь хуралт бүлгөө. Дэлхийн тулд хурахал хэрэгтэй болох нэ. Хурсан бол тэлэх нь үйл шүү дээ. Тэгвэл дэлхийн тулд тэд өрөөсөд оршоод байгаа юм. Тийм л хата. Дэлхийн тулд тэд өрөөсөд ард тэрэнгээр хадгалагдаад байгаа юм болов уу? Гэвч ямар нь хадгалагдаж ямар нь төрөл авах вэ? Мэдээж маш их мэрэгшсэн нь хадгалагдах байлгүй дээ. Дэгдэж чадахгүй. Тийм үү? Дэмий энэ тэрүүгээр сэлгүүцээд улам эрдэмэ арвин болгочих гээд улам лөх устгал хорлолын үйл дүүрэгчих гээд энэ тэндгүй шогшоод арай нэг яахав ухаан тэлж дийлээгүй гэж хэлэмгүй тодорхой хэмжээнд ухаан тэлсэн л байгаа. Гэвч зохиост хэмжээнд хүртэл тэлээгүй оюунууд бол эргэлтийн жамаараа ахин төрөхдөө энэ бийд оршиж байсан оюун санаагаа цэвэрлээд шинээр төрөхөнтэй янз. Гэвч хүмүүс урд насны тухай ойлголтыг маш их ярьдаг. Урд насаа саналаач гэх шиг. Тэгээд цэвэрлэгдчихсэн юм бол тэд чинь хаана оршоод яаж санаад байгаа юм? Орон мөргүй цэвэрлэгдээгүй юм болов уу? Хэлж мэдэхгүй юм да. Өөр нэг онгодын ярианаас сонссон сүнсний хөгжилтэй холбоотойгоор. Тэрэн дээр болохоор яг тухайн коммуны төрөлд ингээд байж байгаа хугацаанд өмнөх одоо сүнсний хөгжил тэр нэг төрлүүдээ одоо санахгүй байсан гэдэг боловч онгодын орон зайд ороод ирэх өмнөх туулал бүх зүйлээ сандаг гэд. Тэгэхээр тодорхой хэмжээр хадгалагдсаар байдаг юм байна. Хэм юм чинь устгахгүй шүү дээ. Тийм үү? Гэвч хадгалагдахгүй гэдэг чинь яг одоогийн боёо за гэрэлээ гэдэг хүмүүний орон зайн тэлэх эрхээ олохгүй хязгаарлалтандаа үлдчихэж байгаа хэрэг бусуу. Устгахгүй ч тэлэхгүй тул үйлдэл өггүй шүү дээ. Тийм үү? Тэгээд гэрэлээ гэдэг хүн дахиж хизээж өөрийн орон зайгаа бий болгохгүй нэ янз. Хоёр дахь төрөл авлаа. Бата болж төржээ. Батагийн орон зайд л хэмээр үйлчлэх
янзтай да. Аа. Эзэн ирэх гэдгээ ойлгов уу? Та өрсөдөд бүгдэд эзэн болох эрх нь тэгш заяагджээ. Эзэн бол байха тонор шийдэх нэ. Тон гонигтай. Ямар эдийн засгийн ороод байгаа юм бодъё. Утга нэг гэж би санаж байна. Хар тэрэн болбол эзэн ирэх оршихоо. Үгүй юм болов та. Бусад 7 хүртэлтэй хүмүүний орон зайд нь суудлаад химээс нь задлаад хэрэглээд явд юм болов. Химээс нь задлаад хэрэгэлнэ гэдэг чинь өөрөө химгүй Хинтэл байх. Гэтэ хим ухраасан байх. Тийм үү? Амьд ахуйда байсан хүмүүнийх нь хим байгаа юу? байгуулах. Маш олон хүмүүнээс хим сүлсээр өөрийгөө олдож хоцорсон байж болох уу? Дандаа л удахар гониг өөр утсаараар хооллоод байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн боолн болсон байж болох уу? Нэгэн хүмүүн уурлаа. Тэрэн химээр хооллолоо. Тэр химийг биежүүлэхийн тулд үйл дүүргэлээ. Хин нь боолн байна да. Тэр өөрөө хэлж. Харвогийн устгахын химийн шатрын хүү ажээ. Хадгалагдсан болбоос дэлгэрхэн шатрын хүү ажээ. Дахин төрөлд авч байгаа өрсөд нь та өрсөдийн бус дахин төрөлд бусаа урд нь амьдарч өршөөд хадгалагдаж чадаагүй оюун ухаанууд бол та өрсөдийн шатрын хүү ажээ. Тэдэнд эзэн эрхийн орон зай үгүй. Хийсгэлэн бодит ч чадахгүй. Ягаад гэвэл шинээр бий болж буй оюун ухаан чинь эзэн ирэхэд оршин тэр бүх шийдвэрийг гаргана. Тийм байна. Хажуунаас нь нөлөөлж болно. Гэвч удирдлагыг авч бол чадахгүй. Ягаад гэвэл тэр шинээр үүсэж буй оюун ухааныг бүрэнтэй таньж мэдэж чадахгүй шүү дээ. Таньж мэдэх тохиолдол байж болох уу? Тэр оюун ухааныг бүрнээ таних мэдээд удирдлагыг нь гартаа авчээ. Байж бол. Ховор тохиолдолд байсаар ирсэн. Сод хүмүүн онгод болчихдог юм бол энэ орчлон чинь бас энэ дэлхий чинь тэнэгүүдийн гариг юм биш үү? Тэгэхээр өмнөх нас гэж байх нэ. Өмнөх наснаасаа мэдээлэл мөн сүлэх нэ. Өмнөх нас чинь чамаас хүчтэй бол дахин төрөлт авчээл гэх юмдээ янз. Бусад тохиолдолд чамд үйлчлэх шинжиндэл хязгаарлагдаж байвал тэнд орон зай үгүй, тэнд эзэн ирэх үгүй, тэрийг дахин төрөлт гэхгүй. Энэ бас утга нэг авч агуулга дутуу үйл байжээ. Хэцүү байна уу? Хэцүү гэж бодохгүй л байна. Яг тэр эзэн суух орон зайгаа эзэнэж амжаагүй явсан тэр оршихуйд явуулах хэцүү л байгаа л да. Хэцүү шүү дээ. Тийм учраас тонор эзэн ирэх гэж ойлголтыг энэ замбад төрүүлж тухлаад байсан онгодууд өдрөөгөө л айлдаж дээ янз. Эзэн байх уу, бол байх уу гэдгээ сонго гэж байна шүү дээ. Мөн үү?
Тэгэхээр хэн боол байхыг хүсэх юм? Боолын сэтгэлгээтэй боол байхыг хүсэн бидтэй. Устгахын сэтгэлгээтэй устгагч байхыг хүсэн бидтэй. Тэд оршихгүй бол бүтээгч үлийгээ хийх юм уйдна бидтэй. Энд амьдралын утга учир оршиж байна уу? Энд зориг чиглэл тодорч байна уу? Зөөгдөж үлдэгчин хүсэлийг чинь асааж дийлвөө. Дийлсэн бол өнөө гарагта дуусгая да. Yes. Вай дууссан.